бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэцгээе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 11 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд Панда байна. Don't tell me the sky is the limit when there is footprints on the moon. Paul Brandt. За бүгдээрээ өнөөдрийнхэн персептийн талаар ярьж эхлэхээс өмнө Paul Brandt гэж хэм байсан талаар ярьцгаая. Би өөрөө нөгөө нэрийг сонсож байгааг болохоор бас гайхчлаа л да. За Paul Brandt гэж хэм бэ гэсэн чинь Канадын дуучин дууны зохиолч хүн юм байна. Тэрээр зохиосон дуунууд нь болохоор ерөнхийдөө амжилт, мөрөөдөл, урам зоригийн тухай бусдыг ингээд нөгөө урамшуулах тийм дуунуудыг зохиосон хүн байт юм байна. За мэдээж ингээ харахаар өнөөдрийн персепт маань тэнгэрийг саран дээр отголж дахиад эхлэв. Саран дээр хүний мөр байхад тэнгэрийг хамгийн дээдлийн хязгаар гэж бүү хэлээ гэдэг утгатай. За яг үнэлдэ тий яаж ч саран дээр хүмүүс газартаад саран дээр нэг хөлийн мөр бол бас явж байгаа штэ. Одоо бүр нөгөө ангар гараглуу юу лээ жуулчлалын чиглэлээр бас онгосон бишээ пуужууд явна гэдэг зөвлөгөөрт гарч чадах хат тий. Тэгэж бодохоор хүн гэдэг за бодё нэг хуучин хүү гээд өгүүлэг байдаг гэсэн да. Юуны ахлах сургуулийн уран зохиол хичээлдэр ордог. Тэрийг ингээ анх удаа уншиж байхдаа би өөрөөсөө нэг сайн ойлгохгүй байсан байхгүй юу? Нэг хүү тэнд очиж нэг хүнд туслаад хоол идээл. Тэнд очиж нэг газраас айраг болж угаал. Тэгэл тэнд очиж нэг юу яагаал тэгэл өдөр дуусчихдээ. Тэгсэн чи харин дахиад жоохон ингээл бодоод байсан чи тэр маань өөрөө хүн гэдэг ямар нэгэн мэдээлэл ямар нэгэн юу гэдэг өөрийнхөө тассан орчноос ингээд гараагүй байж захта ямар их өөрийнхөө бодолд хүлэгдмэл амьдрт юм бэ гэдгийг ойлгох гэсэн оролдлого байсан юм байна л та. Жишээ нь ингээд одоо бол бас юм нэлээд олцсон. Хүмүүс зуны хамралтаар ч юм уу те ажлын хамралтаар гадаад руу ингээл аялж зугаалж болдог болчихсон. Тэр нь бүр хамаагүй ингээд нэг тийм юу гэдэг эдийн засагт хүртэл бас боломжийн мөнгөөр ингээ яваад ирдэг болцсон ч юм уу те. Тэгээ юм болох ингээд хүний өмнө ингээ нээлттэй болоод ирэх тусам ингээ хуучныгаа ингээ харахаар би ч одоо бас ямар юмыг ингээ тийм нарийнхаа юм нэг шиллээр нүхээр харж байгаа юм шиг тэгж хардаг байсан юм бэ. Хороо дэлхийн чи ийм уужим том юм бэ штэ. Би бол өөрийгөө ингээд тэр жижигхэн нүхээр харсан юмдаа ингээ бариад ингээл ястай тэхэл ястай гэдэг юм бол бас амар учир дутагдaltaй юм байна гэдгийг ер нь бол бас хүмүүс маань ойлгож эхэлж байгаа. Наад захын жишээ гэх юм бол ер нь бол ингээд гадаадд олон жил амьдарсан хүмүүс бол байна л да. Хуучин тэр хүмүүсүүдийг Монголд үлдсэн хүмүүс маань юу гэж боддог байсан бэ гэхээр мөнгөтэй гадаадд амьдарч байгаа болохоор өстой гоё жаргаж амьдарч байгаа. Гэтэл ингээд сошиал медиа ингээд хөгжөөд ирэх тусам тэр хүмүүсийн маань дуу хоолой бид нарт бас хүрч эхэлж байна. Тэгээд хамгийн их сонсогдож байгаа дуу хоолой маань юу вэ гэхээр хүний нутагт амьдрна гэдэг чинь хэцүү юм байна. Наандаж ингээд ойр дотны хүмүүс маань гээд очоо гэхэд бүр далайн цаг. Заавал онгоцоор явна өндөр зардалтай гэлд. Дээрэс нь тухайн улсынхаа хэлийг мэдгүй бол бүр ганцаардна. Үнэхээр сэтгэл зүйд бол бас хэцүү. Тэгээд ямар яах болсон гэхээр тэр хүмүүс маань
буцаад Монголдо ирж амьдармаар байна. Монгол яг юу ч байхгүй ч юм уу те. Одоо нэг жоохон нийгэм эднэраа их үнэхээр жоохон бас хэцүү болж байгаа нь үнэн. Гэхдээ төрсөн нутаг гэдэг чинь эргээд газардахад зөөлхөн байд юм байна гэдэг тийм хүмүүсийн дуу хоолой бол сүүлийн үед нэлээд ихсэн. Яг л одоо тэр шиг бид нар ингээд нөгөө нэг Монголдо хараад ерөөс ингээл нөгөө болохгүй бүтгүй юмнуудын амар их харна. Эсэргээр ингээд жоохон өөрийнхөө нөгөө харж үзсэн юмнууд ингээд улам тэлээд ирэнгүүт яах вэ гэхээр би ч бас нөгөө хажуудаа байсан эрдэнэ хараагүй хүн биш үү дээ гэдэг нэг тийм юмыг харах өнцөг өөрчлөгдөж ирдэг байх нэ. Тийм ч учраас боломж гарах юм бол ер нь бол миний хувьд бол ингээд ийшээ тийшээ газар орон үзэх шин зүйлийг ингээд нэг мэдэрч тий ингээд ихлүүлж үзэх тэгээд ингээд надад таалагдвал ингээд өргөжлүүлэх юм уу тий янз бүрийн хобби юу эднэрэн тэгээ шинэ юмд өөрийгөө ингээд сорих нь үнэхээр их чухал байд юм байна гэдгийг бол ойлгож байгаа. За өнөөдрийн манд даалгавар бол хэдүүлээ хайрцагнасаа гарцгаая гэх. За яаж гарах вэ гэхээр та одоо ингээд төсөөлөд үзэхэд та яг ямар үйлдэл хийвэл бүр ингээд нэг тийм танд амир хэцүү эвгүй байх бол гэд нэг бодоод үзтээ. За тэгээд тэр үйлдэлээ тэр нь мэдээж одоо юу гэдэг таны олон жил ингээд хүсэл за нэг өнөөдөр нэг сайхан ууланд биш ээ. Ууланд алхандаа. Ууланд алхмаар байна. Хүмүүс алхаж чинь ямар гоё юм бэ гэд. Гэхдээ та нөгөө хойшлуулад исэн. Тэрийг хэдүүлээ хэрэгжүүлцгээе. За тэгээд бодож жоод орхисон ямар нэгэн хобби ч юм уу те тэр зүйлс байх юм бол тэрийг хамгийн ихний алхмыг хийцгээе гэж уриалж байна. Тэгээ хийснийхэн дараа эсвэл хийхээс өмнө өөртөө урам өгөх зорилгоор доор комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Чиний итгэл данд панда ч гэсэн чамайг дэмжиж сэтгэл зүрхээсээ дэмжиж чадна гэдэгт итгэлтэй байгаа шүү. За тэгээ өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлцгөөе. Баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл данд панда.